Монгол улсын ерөнхийлөгч Хүрэл Сүх, Дархан улс Сэлэнг, Орхон булган аймагуудад ажиллаж, хүнсний хангамж айлгүй байдал үндэсний хөдөлгөөний хүрээнд гаргасан төрийн бодлого шийдвэрүүд хэр бодиттой үр дүнд хүрч байгаатай газар дээр нь очиж танилцлаа. Хүнсний хувьсгал зарлагдсан одоо бидэнд бас одоо тийм одоо ирч хүч гэх юм уу тийм ээ зориг өгсөн ямар ч хэлсэн дахианы махны үйлдвэрлэл эхлэх юм бол одоо бид хичээхээс гадна бас төрөөс тодорхой хэмжээний бас тусламж дэмжлэг байх юм байна. Яг энэ үндслээр бол яг 1 жилийн өмнө л ерөөсөө дахианы махны бизнес рүү зоригшуулалт орсон байгаа. Хүнсний хувьсгалыг бол тариаланч бид нар бол чадах хэтгаараа бүгдээрээ дэмжиж байгаа. За энэ зээл бол бид нарт маш их нэмэр болж байгаа. Энийг бид нар бол бас тариаланчд бид нар энийг хэлхэн зүйтэй гэж бодож байна. Бороо цас ороод ирэхлээр будаа маань налах магадлал ихтэй, зарим талбай бол нэлээд налцсан байгаа. Тэнд бол жоохон ураг залтсан. Гэтэ бол ямар ч үсэн төлөвлөгөөт улаан будаа бол хурааж авч чадна гэсэн бодолтой байгаа. Чигтэй байвал өвчин их байдаг. Тэгээд өвөл их хүйтэн байв. Тэгээд янз шавчи хорхой баг байна. Тэгээд бактериа, вирус баг байгаа учраас химийн хоороо хэрэглээгүйгээр ингээд ургуулж болно. Химийн хоороо хэрэглээгүйгээр ургуулд цатдаг газар нь багхгүй. Монгол тийм. Ер нь одоо энэ хүнсний тал дээр нөгөө мэдээж одоо дотоодны нөгөө хэрэгцээний юмд хангах хэрэгтэй байна. Гэхдээ тэрэн дээр бас нэг экспортны нөгөө бас боломж байгаа гэж би харж байгаа. Тэр энийг бид нар юм хийж чаднаа. Одоо улс бидрийг дэмжиж байгаа ийм нэг одоо ганцхан нэг амнаас нь гарч байгаагүй үгс биш тийм ээ. Энэ бүх биеэрээ ингэж мэдэрч байгаа. Хүнсний хангамж айлгүй байдал үндэсний хөдөлгөөн хэрэгжиж эхэлснээр үйлдвэрлэгч баялаг бүтээгчид асуудал бус үр дүн ярьдаг болжээ. Тухайлбал энэхүү хөдөлгөөний хүрээнд үзүүлсэн бодлого шийдвэрүүд эзэндээ хүрч очсон аж ахуй нэгж бүр шинэ тоног төхөөрөмж, шинэ үйлдвэр, шинэ ажлын байртай ухтан авсан юм а. Тариалантай бас төр засгаас дэмжиж хөнгөлтөө зээл бусад одоо дэмжлэгийг бас олгож байгаагийн хүчинд бас нэг тариалангийн сэргэлт бол одоо явж байгаа хийж болно. Ялангуяа хүнсний хувьсгал хүнсний хангамж айлгүй байдлын 36 дугаар тогтоол бол одоо тариаланчдад маш сайнаар бас нөлөөлж байна, урам зориг сэргээж байна. Нэгдүгээрт энэ бол яг цагаа олсон ийм үйл хэрэг болж байгаа нь мэдрэгдэж байна. Үйлдвэрлэгчид, хувийн хвшлийнхэн, тариаланчид, ногоочид ер нь хаасайг бол одоо фермерүүд халуун дотн энэ санаачлыг хүлээж авч тэр зорьсон тэр зорилтууд 19 нэр төрлийн тэр хүнсний бүтээгдэхүүнийг их орондоо үйлдвэрлэж ард түмнээ эрүүл аюулгүй үнсээр хангах энэ бодлогыг бол маш хүчтэй дэмжиж байна. Ирээдүйд бид ишмахад бидний өөрхөөч аж зээнэр маань одоо үүсэх тийм эрсдэлтэй ягаад гэвэл одоо газар нутгийн 77% нь цөлжчээд байгаа учраас энэ цөлжсөн газар нутагч мал бэлжих газар тариалан тарих явандаа үүсэх эрсдэл айгүй их учраас энэ эрсдлээс Монгол улс урьдчилан сэргийлж ерөнхийлөгчийн санаачлага одоо үр дүнтэй явж байна гэдгийг Монгол төдийгүй олон улсын түвшинд тодорхой хэлэх юм бол нүүбийн түвшинд сайшааж байгаа. Хүнсний хангамж айлгүй байдал үндэсний хөдөлгөөний хүрээнд арилжааны 10 банк жилийн 3-5% хөвтэй 3-5 жилийн хугацаатай нийт 1.80 төгрөгийн зээлийг үйлдвэр эрхлэгчдэд олгож байгаа юм а. Түүнчлэн хүнсүүдийн аж ахуйн гаралтай түүхийд боловсруулах зорилттой тухайн үйлдвэрийн үндсэн хөрөнгөөр бүртгэгдэх шинэ тоног төхөөрөмжийг 2027 он хүртэл Галийн албан татвараас чөлөөсөн байна.